Тэгэхээр ингээ өнгөрсөн хугацаанд Баярын засгийн газар гээд 2009 онд 400 автобусыг 13 жилийн тэртээд одоо том шинжилгээ, парк шинжилгээгээд бид удирчиж. Нийт одоо энэ манай автобуснууд чинь ингээ 75% ч юм уу насжилт ингээ 10-аас дээш жил рүү ороод ирсэн. Он гараад 500 одоо 576 автобус ашиглалтаас гарна гэдэг ч юм уу хүндрэл үүссэн. Тэгэхээр хоногт бол манай 2 сая 800 мянган зорчигч хөдөлгөөн хийж байгаагийн сая 800 мянган хувийн машинаар зорчижээ. За нэг 685 мянган автобусаар зорчижээ, 300 гаруй мянган явгнаар зорчижээ гэж. Тэгэхээр бидний үндэсний орооны одоогийн удирсан төлөвлөж байгаа юм юу юм бэ гэхээр зэрэг энэ сая 800 мянгаар зорчиж байгаа хувийн автомашинаар зорчиж байгаа хүмүүсийг нэг сая 500 мянга руу оруулъя. Автобусыг 685 мянгаыг 1 сая зорчигч руу оруулъя. За тэр 300 мянган одоо явган зорчиж байгаа улсуудыг 64%-аар ч юм уу нэмэгдүүлээ гэдэг. Тэгээ ингээ үзэхээр ер нь бол хэд хэдэн мэдээж асуудлуудын нэг нийтийн тээврийн асуудал дээр 13 жилийн дараа ингээд оюун эрдний засгийн газар бодлого гаргаад дээр нь сайд одоо шинээр томилсон учраас бодлогын менежментийг миний хувьд хийх гэж байгаа хүний хувьд нийслэл бол өнгөрсөн хугацаанд бас юм хийсэн 414 тэрбум төгрөгийн хүрээнд энэ парк шинжилтийн 590 автобус буюу саяны урьдчилгаа төлбөрөөс бас 70 гаруй тэрбум төгрөгийг одоо ингээд сангийн амт зөвшөөр явж байгаа. Ийм ажлуудыг хийгээ явж байгаа. Дуусаагүй байгаа. Энэ ондоо багтааж дуусах гэж байгаа. За тэгэхээр төв засгийн газар энэ засгийн газар маань өөр дөрөө яг бас дараагийн ээлжийн парк шинжилгээ гүйцэх ажлуудыг энэ сая том хэмжээний мөнгө тавилаа. 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авна гэж ингэж заасан. За ингэснээр бид бол иргэчид эх он гэхэд бол парк шинжилтийг бол бүрэн хийж дуусна. За ер нь нийт хэрэгцээ бол нэг 124 чиглэлд 1400 одоо 32 автобус хэрэгтэй байдаг гэдэг ийм тооцоо бий. Энийхээ бид 1100-ыг нь бол улс нийслэлийн төсвөөс гаргачихъя гэдэг бодлого явуулаад 300-ыг нь бол одоо хувийн хвшилтэй шийдвэрлэе гэж. За ингээд сая сангийн сайдын хэлсэн дотор нэг асуудал байж байгаа. Автобус одоо шинэ автобус 24 одоо суудалтай бас дээш юм одоо автобус оруулж ирж байгаа энэ автобусууд дээр бид 24 оны дуустал одоо гайл нөтийн дотроос хөнгөлнө гэж байгаа. Тэгэхээр энэ бол хувийн хвшилт хамаарч байгаа. Ингээд төр хувийн хвшилтийн одоо хамтын ажиллагаа татварын төсвийн дэмжлэгийн үр дүнд бид парк шинжилтийг эх онд одоо нэлээд үндсэн гол юм нуулж шинжилж дуусгаад ингээд нийтийн тээврийн салбар дээр бол өөрчлөлт гаргая. За ингээд засгийн газрын уралдаан дээр юу ярьсан бэ гэхээр за ингээд парк шинжилт нэг хэрэг. Тэгэхээр энийг одоо бас ашиглалт засвар үйлчлэгийг хариуцсан явахд автобаз хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр сая түрүүний хэлдэг автобаз паркийн асуудал бол ингээд шинэ байгууламж барих тухай асуудал яригдсан. За дээр нь ерөөсө бүтэц зохион байгуулалт менежмент бол муу байгаа тухай яригдчих. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн сайд бол энэ санхүүжилтийн механизм загвар дээр ч гэсэн одоо тодорхой саналууд бас хэлдэг. Тэгэхээр бид бол юу харж байгаа засгийн газрын уралдаан дээр бол нийтийн тээврийн салбарын менежмент удирдлага зохион байгуулалтыг өөрчлөлөө. Одоо нэгэнт ингээд төвөөсөө одоо ингээд бүр анхаарад хаана маш хүнд ковидын хэцүү цаг үед байгаа эдийн засгийн бас тодорхой геополитикийн орчин хэцүү байхад ингээд мөнгө гаргаад явж байгаа юм чинь зүгээр нэг автобус оруулж ирээд орчих болохгүй. Энийний удирдлага менежментийг хийж байгаа тогтолцоонд нь өөрчлөлт оруулах энэ чиглэлийг өгсөн. Энэ бол өнөөдрийн одоо засгийн газрын уралдааны маш чухал чиглэл байлаа.